Сайн мэцхан үзэгчдээ та бүхэндээ шинэ оны, шинэ сарын, шинэ 7 өдрийн шинэхэн өдрийн мэндийг айлтган мэдчилж байна. Өнөөдөр бүгдээрээ хамтдаа 2017 оны хамгийн анхны үндэсний лотерейгийнхаа цааш шинэхэн дугаарыг үзэгч та бүхэндээ хүрэхэд бэлэн болсноос гадна 2017 оны үндэсний лотерейгийн анхны аздангуудыг хамтдаа тодорхойлоход бэлэн болсон байна. Мэдээж нийслэл Улаанбаатар хотод маань 17 цаг 30 минут айлчлан гэрснээр Icon Цэгийн болон үндэсний лотерейн албан ёсны Facebook хуудасаар үзэгч та бүхэндээ бид мэдчилэхэд бэлэн болсон байна. Мэдээж миний дэргэд 4D-ийн 1 2 3 дугаар зэрэг болон 6D 642 гэсэн тоглолтод та бүхнийг маань хүлээж байна. Та бүхэн маань хэрхэн үндэсний лотерейд оролцож аздан болж өөрийгөө сорих вэ гэхээр өөртөө хамгийн ойрхон барьлаж байгаа манай тасалбар борлуулах цэгүүдээс тасалбараа худалдан авч тоглох хуудасаа бүгэлснээр тохирол маань оролцох боломжтой байдаг юм шүү. За ингээд миний дэргэд 4D-ийн 1 2 3 дугаар зэргийн тохирлоод байна. Уламжлал ясаараа 4D-ийн 3 дугаар зэргийн тохирлоос өнөөдрийнхээ тоглолтыг эхлүүлэх болно. За үзэгч та бүхэндээ дөрмийг танилцуулна. 4D-ийн маань 1 2 3 дугаар зэргийн тохирлоод маань хэдийгээр дөрмийн хувьд ижилхэн боловч үзэгч та бүхэндээ бас бүгдийг нь тайлбарлах ёстой. Тийм учраас үзэгч та бүхэн маань сайн сонсоод аваарай. За шилэн хоргонд маань тэгээс хэсгүрлэх цибер бүхий 40 ширхэг бөмбөлийг байрлуулсан байгаа. За өөрөөр хэлэх юм бол эдгээр нэг орондоо тоонууд маань 4 удаа давхацнаар шилэн хоргонд 40 ширхэг бөмбөлийг бий болгосон. Эндээс санамсаргүйгээр 4 бөмбөлөг гарч ирэх бөгөөд тэрхүү 4 бөмбөлийг үзэгч та яг дарааллын дагуу зөв тааж чадсанаар өөрийн тавьсан бооцоогоо 500 дахь үсгэж авах боломжтой. Энэ бол 4D-ийн 3 дугаар зэргийн тохирол. За ингээд үзэгч та бүхэндээ амжилт хүсээд өнөөдрийн шинэ оныхаа шинэхэн дугаарын бас шинэхэн аздан одоо хамтдаа огтон авах гэж байна. Үзэгч та бүхэндээ амжилт хүсье. За одоо шилэн хоргонд маань 40 ширхэг бөмбөлийг эргэлдэж байгааг үзэгч та харж байна. Эндээс 4 бөмбөлийг санамсруугаар гарч ирэх болно. Энэхүү 4 бөмбөлийг үзэгч та яг дарааллын дагуу зөв тааж чадсанаар аздан болох боломжтой. За ингээд эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлөгний дугаар 5 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. Эхний бөмбөлөгний дугаар 5. За хоёр дахь бөмбөлөгний дугаар 7. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 7. За 5 7 гэсэн хоёр бөмбөлөг шилэн хоргоноос маань гарч ирсэн байгаа. Гурав дахь бөмбөлөгний дугаар 1 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. Гурав дахь бөмбөлөгний дугаар 1. 7 1 гэсэн 3 бөмбөлөг гарч ирсэн байгаа. Тэгээд сүүлчийн бөмбөлийг харцгаая. 4 дахь бөмбөлөгний дугаар 6. За ингээд 4 дахь бөмбөлөгний маань дугаар 6 гэсэн бөмбөлөг гарч ирснээр шилэн хоргоноос 5 7 1 6 5 7 1 6 гэсэн 4 бөмбөлөг гарч ирсэн байна. Энэхүү 4 бөмбөлийг үзэгч та яг энэ дараалалаар нь зөв тааж чадсан тохиолдолд өөрийн тавьсан бооцоогоо 500 дахь үсгэж авах боломжийг 4D-ийн 3 дугаар зэргийн тохирол маань та бүхэндээ олгосон. За үргэлжлүүлэн 4D-ийн 2 дугаар зэргийн тохирлыг одоо явуулах болно. За хэдийгээр өмнөх тоглолттой дөрмийн хавьд адилхан боловч үзэгч та бүхэн сайн сонсоод аваарай. За шилэн хоргонд маань мөн адилхан тэгээс хүртэлх нэг орондоо тоонууд маань 4 удаа давхцнаар шилэн хоргонд 40 ширхэг бөмбөлийг байрлуулсан байгаа. За эндээс мөн адилхан 4 бөмбөлөг санамсаргүйгээр гарч ирэх болно. Тэрхүү 4 бөмбөлийг үзэгч та мөн яг дарааллын дагуу зөв тааж чадсан тохиолдолд өөрийн тавьсан бооцоогоо 1000 дахин өсгөж авах боломжтой. Энэ бол 4D-ийн 2 дугаар зэргийн тохирол байгаа. За ингээд үзэгч та бүхэндээ амжилт хүсье. За шилэн хоргонд мөн адилхан 40 ширхэг бөмбөлийг эргэлдэж байгаа. За эндээс бол адилхан 4 бөмбөлөг гарч ирэх болно. За энэ 4 бөмбөлийг яг дарааллын дагуу тааж чадсанаар үзэгч та өөрийн тавьсан бооцоогоо 1000 дахь өсгөж авах боломжтой. За ингээд эхний бөмбөлөг маань гарч ирсэн. Эхний бөмбөлөгний дугаар 2 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 2 дахь бөмбөлөгний дугаар 5. 2 дахь бөмбөлөгний дугаар 5. 2 5 гэсэн 2 бөмбөлөг шилэн хоргоноос гарч ирсэн байгаа. 3 дахь бөмбөлөгний дугаар 3. 3 дахь бөмбөлөгний дугаар 3. 2 5 3 гэсэн 3 бөмбөлөг гарч ирсэн байгаа. За сүүлчийн бөмбөлөгийг хамтдаа харцгаая. Сүүлчийн бөмбөлөг буюу 4 дахь бөмбөлөгний маань дугаар 1 гэсэн бөмбөлөг гарч ирсэн. 4 дахь бөмбөлөгний дугаар 1. За шилэн хоргоноос маань 2 5 3 1 2 5
3 1 гэсэн дөрвөн бөмбөлөг гарч ирсэн байна. За энэ хүү дөрвөн бөмбөлийг яг энэ дараалал мөн адилхан үзэгч та зөв тааж чадсан тохиолдолд өөрийн тавьсан бацаагаа 1000 дахин өсгөж авах боломжтой байсан. За мэдээж Азтан тодорсон гэдэг тэтгэлтэй нь 2 5 3 1 гэсэн дөрвөн бөмбөлөг гарч байгаа юм шүү. За үргэлжлүүлэн дөрүүдийг тоглож байгаа үзэгчдийн маань сүүлчийн боломж дөрүүдийн 1-р зэргийн тохирол үзэгч та бүхэнд яг одоо энэ цаг мөчид хүрэх гэж байна. Тэгэхээр үзэгч та бүхэн өмнөх тоглолтуудын дөрмийг сайн сонсож авсан учраас за одоо харин шүлэн харганд маань яг 40 ширхэг бөмбөлөг маань байрлсан хэсгийг бас шалгах боломжтой юм шүү. Нэвтрүүлэг маань үзэгч та бүхэндээ ямар нэгэн монтаж эвлүүлэггүйгээр 17 цаг 30 минутанд icon цэгийн маань болон үндэсний латрын албан ёсны Facebook хуудасаар шууд хүрч байгаа. Тийм учраас үзэгч та бүхэн бидэнтэй хамтдаа өнөөдрийн азтнуудыг бас давхар хянаад шалгаад явах боломжтой юм шүү. За шүлэн харганд маань мөн адилхан тэгээс 9 хүртэлх цифр бүхий 40 ширхэг бөмбөлөг яг дарааллын дагуу байрлсан байна. За эндээс бол дөрвөн бөмбөлөг маань санамсаргүйгээр гарч ирэх болно. Тэрхүү дөрвөн бөмбөлийг үзэгч та яг дарааллынхаа дагуу зөв тааж чадсан тохиолдолд өөрийн тавьсан бацаагаа 2000 дахин өсгөж авах боломжтой. За энэ бол дөрүүдийн 1-р зэргийн маань тохирол байгаа. За ингээд дөрүүдийг тоглож байгаа үзэгчдийн маань сүүлчийн боломжтойс та бүхэндээ амжилт хүсье. Бүгдээрээ хамтдаа дөрүүдийн 1-р зэргийн тохирол дээр ямар дөрвөн бөмбөлөг гарч ирэхийг хамтдаа харцгаая. За шүлэн харганд маань мөн адилхан 40 ширхэг бөмбөлөг эргэж байгааг үзэгчтэй харж байна. Эндээс мөн адилхан 4 бөмбөлөг санамсаргүйгээр гарч ирэх болно. За ингээд эхний бөмбөлөг 5 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. Эхний бөмбөлөгний дугаар 5. Үзэгчтэй илүү тал харуулсан дэргүүлээд өгье. За эхний бөмбөлөгний дугаар 5 гэсэн бөмбөлөг гарч ирсэн. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 9 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 5 9 гэсэн хоёр бөмбөлөг маань гарч ирсэн байгаа. За үргэлжлүүлэн 3 дахь бөмбөлөг хамтдаа харцгаая. 3 дахь бөмбөлөгний дугаар 1. За 3 дахь бөмбөлөгний маань дугаар 1 гэсэн бөмбөлөг гарч ирсэн. Шүлэн харганаас 5 9 1 гэсэн 3 бөмбөлөг одоогоор гарч ирсэн байгаа. За ингээд дөрүүдийн 1-р зэргийн тохирлын маань сүүлчийн бөмбөлөг буюу 4 дахь бөмбөлөгний дугаар тэг гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Дөрүүдийн сүүлчийн бөмбөлөг тэг. За ингэснээр шүлэн харганаас 5 9 1 тэг 5 9 1 тэг гэсэн дөрвөн бөмбөлөг гарч ирсэн байна. За үзэгч та мөн яг энэ хүү дөрвөн бөмбөлийг дарааллын дагуу зөв тааж чадсан бол өөрийн тавьсан бацаагаа 2000 дахин өсгөж авах боломжтой. За нэмэлт мэдээллийг хүргэхэд дөрүүдийг тоглож байгаа үзэгчид маань бол хамгийн багадаа 500 төгрөг тавиад тоглох боломжтой. Ингэснээр та дөрүүдийн 3 дугаар зэрэг дээр өөрийн тавьсан бацаагаа 500 дахин өсгөж авна. За харин дөрүүдийн 2 дугаар зэрэг дээр 1000. За 1-р зэргийн тохирол дээр бол өөрийн тавьсан бацаагаа 2000 дахин өсгөж авах боломжтой. За энэ бол дөрүүдийн байлаа. Хамтдаа тоглосон үзэгчдэд баярлалаа. За үргэлжлүүлэн 6-ийн тохирлыг одоо явуулгална. 6-ийн маань хувьд бол 50 сая төгрөг хожих боломжтой. За бусад боломжуудыг одоо үзэгч та бүхэндээ танилцуулгална. Та бүхэн маань эхлээд дөрвөөс нь сонсоод аваарай. За шүлэн харганд маань тэгээс 9 хүртэлх цифр бүхий 60 ширхэг бөмбөлийг байрлуулсан байгаа. За өөрөөр хэлэх юм бол нэг бөмбөлөг маань 6 удаа давхцснаар шүлэн харганд 60 ширхэг бөмбөлийг бий болгосон. Эндээс 6 бөмбөлөг санамсаргүйгээр гарч ирэх бөгөөд тэрхүү 6 бөмбөлийг үзэгч та дарааллынх нь хувьд урдаас нь болон хойноос нь зөв тааж чадсанаар 50 сая төгрөгийг хожих боломжтой. За бусад боломжуудын хувьд гэх юм бол үзэгч та бөмбөлөгнүүдээ дарааллынх нь урдаас нь болон хойноос нь 2 бөмбөлөг тааж чадсан тохиолдолд 1500 төгрөг, 3 бөмбөлөг 15000 төгрөг, 4 бөмбөлөг 105000 төгрөг, за 5 бөмбөлөг тааж чадах юм бол сая 500 сая төгрөгийг хожих боломжтой. За харин 6 ингийн тааж чадсан тохиолдолд 50 сая төгрөгийг 6-ийн тохирлоос маань хожих боломжтой. За ингээд 6-ийн тоглож байгаа үзэгч та бүхэндээ амжилт хүсье, тоглолтыг явуулъя. За одоо шүлэн харганд маань 60 ширхэг бөмбөлөг эргэлдэж байгааг үзэгч та харж байна. Эндээс бол 6 бөмбөлөг санамсаргүйгээр гарч ирэх болно. За дарааллын хувьд бол үзэгч та дарааллыг урдаас нь болон хойноос нь зөв таах боломжтой. За ингээд эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлөгний дугаар 3 гэсэн бөмбөлөг гарч ирслээ. Эхний бөмбөлөгний дугаар 3. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 2. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 2. 3 2 гэсэн энэхүү хоёр бөмбөлийг үзэгч та тааж чадсанаар 1500 төгрөгийг хожих боломжтой байгаа. 3 дахь бөмбөлөгний дугаар за 7 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. Эргэлзээр 7 гэсэн бөмбөлөг маань гарч ирсэн шүү. За энэхүү 3 бөмбөлийг үзэгч та тааж чадсан тохиолдолд 15000 төгрөг хожиж байгаа. 4 дахь бөмбөлөгний дугаар 3. 4 дахь бөмбөлөгний дугаар 3 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 3 2 7
3 гэсэн дөрвөн бөмбөлийг тааж чадсан тохиолдолд үзэгч та 150 мянган төгрөгийг хожих боломжтой болж байгаа. За үүнээс ал мөнгөнд өнгөсөлт явах боломжтой байдаг. За 5 дахь бөмбөлгийн маань дугаар мөн адилхан 3 гэсэн бөмбөлөг гарч ирсэн. 5 дахь бөмбөлгийн дугаар 3. За энэхүү 5 дахь бөмбөлөө үзэгч та урдаас нь дараалалаар нь тааж чадсан тохиолдолд сая 500 мянган төгрөгийг хожиж байгаа. За ингээд 50 сая төгрөгийн азсныг тодруулж байгаа сүүлчийн бөмбөлөгний дугаар тэг гэсэн бөмбөлөг гарч ирсэн. Сүүлчийн бөмбөлөгний дугаар тэг. За ингэснээр шилэн хоргоноос 3, 2, 7, 3 тэг гэсэн бөмбөлөгнүүд гарч ирсэн. За давтаж хэлье. 3, 2, 7, 3 тэг гэсэн 6 бөмбөлөг гарч ирсэн байна. Энэхүү 6 бөмбөлгийг үзэгчтэй дарааллынх нь хувьд урдаас нь болон хойноос нь зөв тааж чадсан тохиолдолд 50 сая төгрөг хожих боломжтой байсан. За мөн 2 бөмбөлгнөөс дээш тааж чадсан тохиолдолд урмын хожир 1500 төгрөгнөөс эхлээд 5 бөмбөлөг хүртэл сая 500 мянган төгрөг хожоо. За зургуулынгийн тааж чадсан тохиолдолд 50 сая төгрөгүүдээ тус хожих боломжтой байсан. За шилэн хоргонд маань бол нэг цифр 6 удаа давхцсан байгаа гэдэг үзэгч та бүхэн түрүүн хэлж байсан бол өнөөдрийн маань тохирол дээр бас 3 гэсэн монголчуудын маань бэлгшээлт та 3 удаа бас давхцаж гарч ирсэн байна. За ингээд 6-ыг тоглосон үзэгч та бүхэндээ баярлалаа. 6-ыг мандаас төрсөн бүх хайцтнуудаа баяр хүргэе. За өргөжлөл Монголын хамгийн өндөр хонжиртай үндэсний лотерейгийн хамгийн өндөр хонжиртай тоглолтыг энэ цаг мөчид явуулахад бэлэн болсон байна. Миний хажууд мэдээж 642 тоглолт маань та бүхнийг маань хүлээж байна. За 642 маань бол бас эцэст тодруулах маш олон боломжууд байдаг. Та бүхэн маань дөрмүүдээ маш сайн сонсоод аваарай. Шилэн хоргонд маань 1-ээс 42 хүрлэх цифр бүхий 42 ширхэг бөмбөлийг байрлуулсан байгаа. За өмнөх тоглолтоодаас ялгаатай нь юу вэ гэхээр нэг бөмбөлөг ердөө нэг байгаа гэдгийг үзэгчдээ санах хэрэгтэй. За 42 ширхэг бөмбөлгнөөс маань санамсаргүйгээр үндсэн 6 бөмбөлөг гарч ирнэ. За тэрхүү үндсэн 6 бөмбөлгийг үзэгч та дараалал огт харгалзахгүйгээр зургуулангийн тааж чадсан тохиолдолд 120 сая төгрөгийг хожих боломжтой. За харин дараагийн нэг боломж юу вэ гэхээр бонус бөмбөлөг буюу 7 дахь бөмбөлөг мөн шилэн хоргоноос маань гарч ирэх болно. Бонус бөмбөлөгний тусламжтайгаар үзэгч та үндсэн 6 бөмбөлөг бонус бөмбөлөгтэйгээ нийлүүлээд 4, 5, 6 бөмбөлөгүүдийг тааж чадсан тохиолдолд урмын хонжир 10,000 төгрөг, 300,000 төгрөг, 12 сая төгрөгүүдийг тус 642 тоглолтоос маань хожих боломжтой байдаг. За энэ бол 642. Ингээд үзэгч та бүхэндээ өнөөдрийнхээ хамгийн сүүлчийн тоглолтын амжилтыг хүсээд тохирлоо явуулъя. Та бүхэндээ томоос том амжилтыг хүсье. За одоо шилэн хоргонд маань 42 ширхэг бөмбөлөг эргэлдэж байгаа. 42 ширхэг бөмбөлгнөөс үндсэн 6 бөмбөлөг гарч ирснээр 120 сая төгрөгийн азт маань тодорхой боломжтой. За харин бонус бөмбөлөгийн тусламжтайгаар өнөөдрийн 10,000 болон бусад хонжируудыг хожих азныг тодруулсан. За ингээд эхний бөмбөлөгний дугаар 30 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. Эхний бөмбөлөгний дугаар 30. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 25. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 25. 25 гэсэн бөмбөлгнүүд гарч ирсэн. 642 тохиолдолд манай бол дараалал огт харгалзахгүйгээр үзэгч та таах боломжтой гэдгээр онцлогтой. 3 дахь бөмбөлгний дугаар 14. 3 дахь бөмбөлгний дугаар 14. 4 дахь бөмбөлгний дугаар 42. 4 дахь бөмбөлгний дугаар 42. 30, 25, 14, 42 гэсэн дөрвөн бөмбөлгнүүд гарч ирсэн бол 5 дахь бөмбөлгний дугаар 8. 5 дахь бөмбөлгний дугаар 8. За үндсэн 6 дахь бөмбөлөг буюу үндсэн бөмбөлгнүүдийн маань сүүлчийн бөмбөлөг 33 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Үндсэн бөмбөлгнүүдийн маань сүүлчийн бөмбөлөг 33 гэсэн бөмбөлөг гарч ирсэн. За одоо харин өнөөдрийн тоглолтын маань бонус бөмбөлөг гарч ирэх болно. Бонус бөмбөлгний дугаар 20 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. За 7 дахь бөмбөлөг буюу бонус бөмбөлгний маань дугаар 20 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. За эхлээд үзэгч та бүхэндээ 642 тохирлынхаа үндсэн 6 бөмбөлгнүүдийг танилцуулъя. 30, 25, 14, 42, 8, 33. За давтаж хэлье. 30, 25, 14, 42,
833 гэсэн үндсэн 6 мөмлөг гарч ирсэн. За энэ хөө 6 мөмлөгийг үзэгч та дараалал огт харгалзахгүйгээр зургуулын таж чадсан тохиолдолд 120 сая төгрөгийг хожих боломжтой байлаа. За харин өнөөдрийн бонус мөмлөг маань бол 20 гэсэн мөмлөг байна. 20 гэсэн мөмлөгний тусламжлаагаар үзэгч та бүхэн өнөөдөр 10,000 төгрөг, 300,000 төгрөг, 12 сая төгрөгүүдийг тус 642 тохирлоос маань хожих боломжтой байсан. За магадгүй яг азтнууд тодорсон байж болох юм. Яг энэ шинэ 7 хоногийнхаа шинэхэн азтнуудаа бас дахин баяр хүргэе. За өнөөдрийн маань тохирол үзэгч та бүхэндээ тун амжилтаагаар 5 тохирлоо бид хүргэлээ. Тэгэхээр яг энэ цаг мөчид бол 17 цаг 30 минутаас 17 цаг 45 минутын хооронд өнөөдрийнхээ бид азтнуудыг тус тодруулдаг байгаа. Бидэнтэй хамтдаа байсан эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа. Та бүхний маань шинэ оны шинэхэн 7 хоногийн бас ажил үйлс өөдрөг бүтэмжтэй байсан гэдэгт итгэлтэй байна. Мэдээж дараагийн дугаар маань лав гарагийн 17 цаг 30 минутанд Icon Цэгийн болон үндэсний латрын албан ёсны Facebook хуудасаар үзэгч та бүхэндээ хүрэх болно. Та бүхэн маань тохиролтой оролцохыг хүсвэл өөртөө хамгийн ойрхон байрлаж байгаа тасалбар борлуулах цэгүүдээс хурж ирээд тасалбараа худалдан аваад тоглох хуудас бүгэлснээр тоглолт манд оролцох боломжтой. За ингээд лав гарагийн 17 цаг 30 минут хүртэл түр баяртай үзэгч та бүхэндээ амжилт хүсье.